Агаарын бохирдлын эсрэг Аз намхан далайн дээд түвшний чуулга уулзалтыг байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Дээд сүнсний байгууллагын Аз намхан далайн эдийн засаг нийгмийн комисс байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Манай улсад анх удаа зохиогдож байгаа энэ уулзалтад 50 гаруй улсын 200 гаруй төлөөлөгч оролцож туршлага хуваалцлаа. Агаарын бохирдлыг бууруулахад олон улсын туршлагад үндэслэн донор байгууллагуудаас тодорхой төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа айлч төсөл олон улсын туршилт судалгаан дээр үндэслэж хийгддэг. Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл маань Эрдэнэт хотод хэрэгжиж байна. Эхний ээлжинд агаарын бохирдлыг үүсгэж хүчин зүйлүүдийг судалж дүгнэлт гаргасан. Тэгээд гол асуудал нь нүүрсний хэрэглээг хэрхэн бууруулах вэ? Ямар түвшлэр сольж болох вэ гэдэг дээр шийдэл гарч ирнэ. Улаанбаатар хотын угсармал барилгыг дулаалах зорилготой дулаалснараа эрчим хүчний үр ашгийг сайжруулна. Богино болон дунд хугацаанд гэр болон орон сууцны барилгуудын дулааны алдагдлыг бууруулах, дэд үтсийг сайжруулах алхам хийх хэрэгтэй. Харин урт хугацаанд эрчим хүчний найдвартай их үүсвэрийг нэмэгдүүлэх, хийн түвшээр дулааны асуудлаа шийдвэрлэх боломжтойг судлаачид болон олон улсын хуралд оролцсон төлөөлөгчид хэлж байлаа. Монгол улсын нийслэл Азийн хотуудаас хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг. Солонгос, Хятад зэрэг зүүн өмнөд Азийн улс орнууд бүгд л ийм асуудалтай нүүр тулж байсан. Энэ асуудлаас гарах хамгийн дэд зам нь манай улсын туршлагаас болон нүүрсийг шингэрүүлж газар халах технологиг нэвтрүүлэх явдал гэж би хэлэх байна. Монголын эрдэмтдийн санал болгож байгаа нэг зүйл бол ерөөсөн аимшиг дутаанаас атомын цахилгаан станц биднийг аварна. Энэ бол зөвхөн Монголын биш, дэлхийн хамгийн шилдэг жишг. Та нар боддоо 1 кг цэвэр ураанаас гаргах эрчим хүч бол 1 сая кг эрчим хүчний нүүрсийг гаргах эрчим хүчтэй ижил төвшөнд байна шүү дээ. Ингээ ботхоор зэрэг ямар их ашиг төлөв хөвцөд өндөртэй агаарын бохирдлоос хэрэгжилж чадах вэ гэдэг бол бодох ёстой. Ер нь 2019 оноос хойш хэрэгжилж байгаа сайжруулсан шахмал түвшний мидлингийг солих холбоо бүхий асуудлыг бол дөнгөж сая сайд нарын дугуй ширээний уулзсан дээр эрчим хүчний сайд, чойч төрийн сайд маань албан ёсоор бас хөндлөө. Баяжуулсан нүүрсийг цаашдаа бид нар нүүрсийг баяжуулж ашиглах, мөн одоо энэ хагас коксыг ашиглах, Эрдэнэс 5-7 эрчим хүчний нүүрсийг хэрэглэх энэ тодорхой туршилтуудыг бол эрчим хүчний яамдаар хэрэглээ явж байгаа. Цэвэр агаар дээд түвшний уулзалт маргааш үргэлжлэх юм а.